Улсын хурлын хаврын ээлжид чуулганаар төрийн байгуулалттай холбоотой хэд хэдэн хуулийг хэлэлцгээр хүлээж байна. Үүнд улсын хурлын тухай хууль, улсын хурлын дэгийн тухай хууль, засгийн газрын тухай хууль, за үндсэн хуулийн цэцгийн тухай хууль, төрийн албаны тухай хууль зэрэг эрх мэдэл, албан тушаал хүрээ хязгаар дагаж мөрдөх журмуудыг томьёолсон эрх зүйн гол баримтчгүүдэд өөрчлөлт оруулах юм а. Эдгээрээс нь өнгөрсөн намрын гол шүүмжлэлд дагуулсан заалт болох дэгийн тухай хуульд туссан байнгын орооны дэмжээг гэдэг саналын томьёолол юм. Боловсруулсан хуулийн төсөлд хууль санаачлагч нь хүсэлт гаргавал байнгын ороон дээр унсан саналыг нь улсын хурал дээр дэмжиж гэсэн томьёололоор саналд хураалт явуулдаг байхаар найруулсан байна. Улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хороо эрх хаврын чуулганаар нийт 30 гаруй хуулийн төслийг хэлэлцүүлэхэд төлөвлөж байна. Үүнээс их хурлын тухай, улсын хурлын хэн шалтгааны тухай, дэгийн тухай, үндсэн хуулийн цэцгийн тухай, цэцэд маргаан хянаж дэрвэх тухай хуулиуд өргөн баригдаад байна. Харин ажлын хэсэг байгуулагдаж өргөн баригдах хуулиудад сонгуулийн тухай, мөн ерөнхий d'éчийн сонгуулийн тухай, засгийн газрын тухай, төрийн бүтээмж, засаглалын шинжилэл, төрийн өмчийн хувьчлалтай холбоотой чухал хуулийн нэмэлтүүд нэрлэгдэж байгаа юм а. Эдгээрээс улсын хурлын дэгийн тухай хуулийн заалтыг үндсэн хуульд нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий. Тэгвэл байнгын хорооны зүгээс дэгийн тухай хуулийн шинэ нэмэлтийн агуулгыг энхүү тайлбарлаж байна. Үндэсний зөвлөлийн тайлан мэдээлэл дэмжсэн тохиолдолд дэмжснээрээ чуулгандаар хураалгадна. Унсан тохиолдолд тухайн санал гаргасан субъект өөрөө ахиж санал гаргаад би миний энэ санал цаашдаа чуулган дээр би хураалгамаар байна гэдгээ өөрөө хэлээд хэлснийхаа дараа чуулган дээр хураалгавал тэрийг хураалгадаг бай. За би миний санал явахгүй юм байна. Цаашдаа одоо энэ байнгын орон дээр дэмжлэг авахгүй юм чинь чуулган дээр хураалгах шаардлагагүй гэвэл тэрийг нэгдсэн чуулган дээр санал хураалгадаггүй байя гэдэг ийм хуулийн нэмэлт өөрчлөлтийн зөвлөл заалт орж ирээд Бадамсарын гишүүдийн хуулийн өөрчлөлт ингэж явж байгаа. За улсын хурлын гишүүн Даваагийн Цогтбаатарын хувьд нийтийн албан томилдох эрхийг шүүхээс 2 жилээр хассан билээ. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх хэсэг нь хуулийн мухардалд орчход байна. Тэгвэл эрх хавар дэгийн хуульд өөрчлөлт оруулах үеэр энэ зохицуулт тусах уу гэдэгт дараах байр суурийг илэрхийлж байна. Байнгын ороотой нэг удаа бас хамтарч мухардалд орсон гэж хэлэх нь хайшаа. Тэгвэл нэг ийм хуулийн үг үсэг томьёоллоосоо болоод бид нар өөрсдөө энэ дээр ингээд нөхцөл байдал хүндрээд ингээд үлдсэн юм байна. Тийм. Яг нэг өгүүлбэр бол засч болно. Гэхдээ би түрүү хэллээ шүү дээ. Энийг засахын тулд дэгийн тухай хууль, их хурлын тухай хууль гэдэг магадгүй одоо жишээлбэл би үндсэн хуулийн асуудал хүртэл энэ дээр ярьж харуулж байгаа. Хууль сахиулах байгууллагаас засаглалын төвшөнд учирч байгаа хуулийн зөрчлүүдийг цогцоор нь авч үзэхгүй бол нэг хуулийг засварлаа гэд нөгөө хуультайгаа харшилдаж мухардалд ордог байдал байсаар байна. Иймээс улсын хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг засаглалын шинжилгээний асуудлаар тодорхой шийдэл танилцуулна гэсэн хүлээлттэй байна. 5 байнгын орооны тогтоолын төслийг хэлсэн.